Анхны мөнгө хамгаалж чадсан хүн л жинхэнэ чинэлэг нэгэн болдог. Чиний гарт анхны 10 сая төгрөгч бай, 50 сая төгрөгч бай, орж ирсэн л бол түүнийг битгий хэрэглээндээ үр. Өнөөдөр миний хэлэх үг бүрийг анхааралтай сонс. Энэ бол эцэг эх чинь заагаагүй. Дарагч нь чамайг мэдээсэй гэж хүсдэггүй зүйлс байж мэднэ. Чи энэ бичлэгийг үзэж байгаа бол мөнгөний тухай бодлоо өөрчлөх нэг боломж иржээ гэсэн үг. Хувь тавилан чамд нэг чухал зүйлийг ойлгуулах гэж байна. Эхлээд нэг зүйл асууя. Чи хүмүүс хоорондын ялгаа яг хизээ үүсдэг гэж боддог вэ? Сарын 2 сая төгрөгийн цалинтай болоход биш. Сарын 5 сая төгрөгийн цалинтай болоход ч биш. Жинхэнэ ялгаа бол чиний гар анх удаа 5 сая, 10 сая төгрөг атгасан тэр шөнөөс эхэлдэг. Чи орон дээрээ хөвтөөд дансны үлдэгдлийг харахад толгойд чинь тоо томшгүй олон бодол орж ирнэ. Машинаас олчихъя, байрны урьдчилгаанд нэмэрлүүлье. Гэр бүлийнхээ дагуулад аялалд явъя. Би чамд нэг зүйл хэлье. Тэр мөч бол тэсэж үлдэх хүн баяжиж, яарсан хүн хоосордог мөч. Хүмүүсийн 90% нь яг энэ даваан дээр ундаг. Учир нь чи тэр мөнгийг өрчих юм бол ирээдүйд чамд алтан өндөг гаргаж өгөх гэж байсан дахиагаа өөрийн гараар багалзуурдаж алж байгаа хэрэг. Бодоод үзтээ. 5 сая, 10 сая төгрөг гэдэг тийм ч их мөнгө биш юм шиг сонсогдож байгааз. Өнөөдрийн нийгэмд бол магадгүй нэг дунд зэргийн машины урьдчилгаа төлбөр эсвэл хэдхэн сарын амжиргааны зардалтай л тэнцэнэ. Гэхдээ би чамд хэлэх гэсэн зүйл бол энэ 10 сая төгрөгийн жинхэнэ үнэт нь хаана оршид байгааг нь. Түүний үнэт нь худалдаа авах чадварт нь биш. Харин чиний өмнөөс мөнгө олж эхлэх боломжтой амьдралын чинь хамгийн анхны хөрөнгө болдогт нь оршино. Чамд энэ 10 сая төгрөг байгаагүй үед чи хүч хөдөлмөрөө мөнгөөр сольж байсан. Цагаа мөнгөөр сольж байсан. Нэг өдөр ажиллахгүй бол нэг өдрийн орлогогүй үлдэнэ. Чи амьсгаа зам зүтгэдэгч амьдрал чинь угшилж байгаа мэт санагддаггүй. Зогсвол орлогогүй болно. Орлогогүй бол амьдрахад хэцүү болно. Гэтэл гартаа тэр 10 сая төгрөгийг татгаад түүнийг өрөхгүй тэсэж чадсан мөчөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Тэр мөнгө чиний хөсний зэрэг болно. Тэр унтах шаардлагагүй. Тэр амрах шаардлагагүй. Тэр капиталын зах зээл дээр 24 цагийн турш чиний өмнөөс ажиллаж, чиний төлөө тулгадаж чадна. 10 сая төгрөг юу болох юм бэ? Жилийн хэдхэн төгрөгийн хүүл аван шүү дээ гэж ярьдаг хүмүүс хизээч баяждаггүй. Учир нь энэ 10 сая төгрөгийн үнц нь тэр хэдэн төгрөгийн хүүд биш. Харин жинхэнэ үнц нь хоёр зүйлд л байдаг. Нэгдүгээрт үндсэн хөрөнгийн сэтгэлгээ бий болох. Хоёрдугаарт боломжийг шүүрэн авах хэрэгтэй болох. Үндсэн хөрөнгийн сэтгэлгээ гэж юу вэ? Тэр үед чи нэг үннийг ойлгож эхэлдэг. Мөнгө бол идээд дуусгах жимс биш. Харин тарж үржүүлэх үр юм. Өмнө нь цалингаа аваад үүгээрээ юу идэх вэ? Ямар хувцас авах вэ? Хаашаа аялах вэ гэж боддог байсан. Тэр бол үрээ чанаж идэж байгаатай адил хэрэг. Харин одоо чи энэ үрийг хаан тарвил эх жил илүү их ургац авах вэ гэж бодож эхэлнэ. Энэ сэтгэлгээний өөрчлөлт нь тэр 10 сая төгрөгөөс хэдэн мянга, хэдэн 100 сая дахин үнцэнтэй зүйл юм. Тэгвэл боломжийг шүүрэн авах эрх гэж юу вэ? Гартаа сул мөнгөтэй байхыг хэлнэ. Боломж тэнгэрээс буугаад ирэх үед шүүгч авч чадах эрх. 2020 оны 3 дугаар сард Америкийн хөрөнгийн зах зээл огцом унсан. 2022 онд Хонконгийн зах зээл хүчтэй уналтад орсон. 2024 оны ихээр хувьцааны зах зээл мөн адил ширүүн савлсан. Тэр үед бүгд л ямар хямдхан болчих вэ гэж ярьж байсан. Гэхдээ гартаа бэлэн мөнгөгүй хүмүүс зөвхөн ярьж л чадсан. Харин 5 сая, 50 сая эсвэл түүнээс дээш хэмжээний сул мөнгөтэй хүмүүс тэр өдрүүдэд цусай бодогдсон боломжуудыг түүж авсан. Зах зээл эргэж сэрэхэд хүмүүсийн амьдралын түвшин бүр мөсөн ялгарсан. Энэ бол хатуу боловч бодит үнэ. Зарим хүмүүс бүр баялагын дахин хуваарлалтад оролцох эрхч байхгүй өнгөрдөг. Одоо чи магадгүй ингэж бодож байгаа бах. Тэгвэл би насан туршдаа мөнгө өрөхгүй амьдрах юм уу? Мөнгө олоод ч өрөхгүй юм бол би өөр яах гэж мөнгө олдог юм бэ? Үнэхээр сайн асуулт. Гэхдээ чи шалтгаан болон үр дагаврын дарааллыг андуурч байна. Би чамайг насан туршдаа харамж бай гэж хэлээгүй. Зүгээр л мөнгө зарцуулах дарааллаа өөрчил гэж хэлж байна. Энгийн хүмүүсийн амьдрал. Мөнгө олно, хуримтлуулна, үрнэ, тэгээд дахиад тэгээс эхэлнэ. Харин чинэлэг хүмүүсийн дараалал. Мөнгө олно, хуримтлуулж хөрөнгө болгоно. Тэр хөрөнгө нь идэхгүй орлого бий болгоно. Тэгээд зөвхөн тэр идэхгүй орлогоо хэрэглэнэ. Ялгааг нь харж байна уу? Энгийн хүмүүс үндсэн мөнгөнд зарцуулдаг. Харин чинэлэг хүмүүс ашгаал зарцуулдаг. Үндсэн хөрөнгө нь үргэлж үлдэж шинэ мөнгө төрүүлсээр байдаг. Чи нэг л удаа 10 сая төгрөгөө 50 сая болгож үз. 50 сая төгрөгөө 100 сая болгож үз. Тэгвэл чи бүхэлдээ өөр хүн болно. Ажлын газрын хэдэн төгрөгийн урамшуулалт дээр хэн нэгэнтэй маргалдахаан болно. Учир нь чиний харах өнцөг тэлчихсэн байгаа. Чи ертөнцийг хэрэглэгчийн өнцгөөс биш, хөрөнгө оруулагчийн өнцгөөс харж эхэлнэ. Худалдааны төвөөр алхаж явахдаа энэ цөөхгой харагдаж байна уу гэж бодохгүй. Харин энэ дэлгүүрийн борлуулалт яагаад сайн байдаг юм бол? Түрээс нь хэд байдаг юм бол? Өдөрт хэдэн үйлчлүүлэгч хэрэглэдэг бол гэж бодож эхэлнэ.
Энэ бол анхны том хөрөнгө чамд өгдөг баялагын мэдрэмж юм. Зөвхөн мөнгө л чамд ийм мэдрэмжийг өгч чадна. Хэрв чи яг одоо 5 сая төгрөгтэйч бай, 50 сая төгрөгтэйч бай, нэг зүйлийг сана. Тэр мөнгөнд битгий хүр. Түүнийг түгж, алга болсон мэт март. Тэгээд өмнөх шиг амьдр. Ажиллаа хий. Амжиргааны мөнгөө ол. Харин нэг өдөр чи тэр мөнгнөөс төрсөн орлого чинь сарын бүх зардлыг чинь дааж эхэлснийг анзаарах болно. Баяр хүргэе. Чи эрх чөлөөтэй болсон байна. Чи харахны тойргоосоо гарсан байна. Тэр өдрөл чи чинэлэг баян гэх үгэнд үнэхээр тохирох хүн болно. Тэгээд чи бүр илүү гайхалтай нэг зүйлийг анзаарах болно. Ийм бат бөх суйртай болсон хүн тайван болдог. Дотооддоо амгалан болдог. Тэр тайван байдал нь ажлын байран дээр чамайг илүү үнцэнтэй харагдуулна. Бизнес дээр илүү их үр дүн авчирна. Учир нь чи шийдвэрээ айцаар биш, сонголтоор гаргадаг болсон байдаг. Тиймээс өнөөдрийн миний үгийг сана. Анхны мөнгө хамгаалж чадсан хүн л жинхэнэ чинэлэг нэгэн болдог. Анхны 5 сая, 50 сая төгрөг дансаж орж ирэх үед тэр бол зүгээр нэг мөнгө биш. Тэр бол хувь тавилангаас ирсэн урилга. Түүнийг хамгаал, түүний халуун хэвээр нь хадгал. Битгий хөрөг, битгий өрн таран хий. Жинхэнэ баян чинэлэг амьдрал гэдэг анхны том мөнгөө үрэх дур хүслээ дийлж чадсан мөчөөс эхэлдэг. Хэрв танд энэхүү бичлэг таалагдсан бол манай хуудсыг дагаарай. Бизнесийн сэтгэлгээ, санхүү боловсрол, мөнгөний менежмент, хөрөнгө оруулалт болон амьдралд хэрэгтэй санхүүгийн мэдлийг маш энгийнээр танд хүргэнэ.